Зохиолч, сэтгүүлч, Балсан цэрэнгийн ойдов. Сайн ирчүүдээр нэршсэн аглаг хөвч, ян халил, агуй хонгил. Салхины үзүүрт найгсан соргог нарийн ногоотой, саруул талд ярилцсан сонин янзын зэрэглээтэй. Сайн ирсэн цугларсан байц бэрх газартай, сүлд тахилах улирсан сүмбэрх овоотой хэмээх мөртүүд их зохиолч Даждоржийн Нацагдоржийн миний нутаг шүлгэнд бий. Үүний сайн ирс цугларсан байц бэрх газартай гэдэг мөрн эрт цагийн сайн ирчүүдийн оргинж байсан уул хад агуй хонгил морины уяа зэргийг төлөөлүүлж хэлсэн утгатай юмсанч. Юун сайн 30-аад оны ногоон малгайтнууд их зохиолчийг маань шилийн ирчүүдийг шүлгэндээ орууллаа гэд нэргээд хайчхаагүй юм бол доо. Бид л анзаардгүй болохоос биш их зохиолч маань шилийн сайн ирчүүдийг шүлгэндээ бас хавчуулаад авсан байх ажээ. Мэдээж Дэ Нацагдорж өөрөөсөө өмнөх үеийн сайн ирчүүд болох Торой банд, Тогос чүлтэм, Хулгар нацаг, Хангай базар, Ганган төгс, Улаан дамаа нарын гайхалтай домог түүхийг сонссон л байж таарай. Тэгээд л Даргангийн алтан овоо, Шилийн богд, Хан хинтийн ян хөвч, Хөвсгөлийн тайга, Хангайн нуруу, Минжийн хангай, Хан хөхий, Хүлээ хаан зэрэг эртнээс янагш шилийн ирчүүд шивэлэн бүгсээр ирсэн олон аран уулсыг сайн ирс цугларсан байц бэрх газар гээд нийтэд нь хэлчихжээ. 18 дугаар зууны эхэн үеэс эхлээд манж нар шарын шашинд тохируулж Монгол хүний нэрийг төвдчилж мөн газар усны нэрийг ч төвдчлөх бодлого явуулсан байх бөгөөд үүнд Монголын нууц товчоонд нэрлэгдсэн манай зарим газар нутгийн нэр шууд төвд нэртэй болж байжээ. Жишээ нь богд хайрхан уулыг Дүнжин гарав, гурван цас дуулыг Цамб гарав, хэрлэн тоон дуулыг Даш балбар, Эрдэнэ уулыг Норивлан гэх мэтээр төвд нэртэй болгож байсан төвхтэй. Харин сайн ирсийн нэрээр нэрлэгдсэн уул ус, асаг хад, агуй хонгил, тал хөндөй бол манжийн бодлогод захирагдалгүй ард түмний сэтгэлд хоногшин үлдэжээ. Тиймдээ ч Монгол орны 1,500,000 хавтгай дөрвөлжин километр газар нутаг дээр сайн ир, сайхан хүүхний домог түүх, элдв адал явдлаар нэршчихсэн уул овоо, хад цохио, тал хөндөй нэлээд олон байдаг. Энэ нь сайн ир, сайхан хүүхнийг эртнээс янагш хүндлэн дээдэлж, шүтэн биширч ирсэн монголчуудын түүхэн уламжлалтай холбоотой. Жишээ нь сайхан хүүхний домог түүхээр нэршсэн Тамирын гол, хүүхний хөтөл, ээж хайрхан, сэрхийн нуруу, гүнжийн сүм, бортоо нуур, бошлой хад гээд олон арван уул ус, тал хөндөй бий. Үүнлүгэ сайн ирсийн домог түүхээр нэршсэн бүхэн шарын нуруу, дааган толгой, сартах тайн сувг, шижрийн даваа, шижигтийн хавцал, жээлэнгийн тагт, жалбаагийн хад, махвалайн хонгил, цэмблийн битүү, хангай жигжийн овоо, молрын агуй гээд өөрийн гэсэн домог түүхтэй уул ус, тал хөндөй олон бий. Монгол шиг ингэж сайн ирчүүд сайхан хүүхнээрээ нэрлсэн уул ус, хадан хавцал, агуй хонгилтой улс орн хэр олон байдаг юм бол? Жишээ нь Оросд Ласкови Девочка, Атаман Симонов гэсэн уул хад байдаг гэж дуулаагүй юм байна. Шилийн сайн ирчүүдийн домгийг сонсож, намтар түүхийн улбаалах бүрийд аглаг хөвч ян халил, амьтан хүн барагтай бол хөршгүй оргилуудын хадан хясаанд цөм
өөр өөрийн гэсэн оргинох байр агуй хонгилтой байжээ. Жишээ нь ард олны дунд домог болж үлдсэн хулгар нацаг, ганган төгс, улаан дамаа, цахиур төмөр, царцаа гомб, торой банд, тогс чүлтэн, хүрэл дампил, уулын улаан цэнд, дайчин бээсийн дарь сүрэн, тех баясах нар нь цөм өөр өөрсдийн оргинох газар агуй хонгилтой байжээ. Сайн нэрийн уяа гэж Монголын айлч нутагт байсан байна. Архангай аймгийн Хайрхан сумын нутагт байх нэгэн их хөвчийг Бохин шарын нуруу гэх бөгөөд энд эрт цагт Манжин хааны бүхийг авч шидээд оргон зайлсан бүх шар хэмээх сайн эр бүгж байжээ. Мөн Арангайн хөх нуурын хөвчд хүрэл давпил хэмээх сайн эр нууц агуутай байсан гэлцдэг. Гэвч улаан хувьсгалчид 1932 онд лам нарын нуусан бурхан тахилыг хайж явахдаа түүний агуйг олж аваад юучгүй тончхжээ. Түүний агуугаас хуй хуугаар нь торгод урдан авдар дүүрэн эрдний чулуу, цул алтаар чимгэлсэн хурдан буу, Бухар хотын урчуудын эрдэм шингэсэн ган сайтай чинжаал хутга, бүрэн хэрэглэлтэй мөнгөн эмээл хазаар гарч байжээ. Мөн Архангай аймгийн чулууд өндөр улаан сумдын зааг дээр дайхын чулуу гэж эгц өндөр уул байх бөгөөд уг уулын орой дээр хэдэн сүрг адуу хашчмаар хавцал байдаг ажээ. Үүнийг тус нутгийнхан эртнээс сайн нэрийн уяа гэж нэрлэж иржээ. Энд Архангай нутгаас төрж гарсан үе үеийн сайн ирчүүд адуугаан хашдаг байж. Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос урагш 25 км газарт буюу Урд Тамирын голын 2 салааны дунд Бомбод гэдэг уул байх бөгөөд угуулын тактыг тус нутгийн хөгшчүүл сайн нэрийн уяа гэдэг юм байна. 2-300 дадууг өлхөн нуучхаар уулын тагтанд байдаг хумбгар тогтцтой хад. Дээр үед Арангайн шилэн эрчүүд холоос адуу хөөж ирээд энэхүү тагтанд адуугаан хашчихдаг байжээ. Архангай аймгийн Тариад сумын Харьяат Хэлвжгийн ухааны магистр Эс Чулуунбат нэгэн домог хүүрнэхтэй. Манай нутгийн тэрхийн цагаан нуурын хойд бийд байх 3 нарийн хавцаа эрт үед хөх оном хэмээх элдвтээр амьдарч байсан гэдэг бөгөөд одоо ч онмын нүүр гэдэг нэртэй газар бий. Манжин үед сайн эр хөх оном хүн амьтнаас дайжин амьдарч доод нарийн эхэнд нутгалдаг байж. Эндхийн хадууланд хулгайчин уяа гэж байсан. Энэ нь халахын сайн эрчүүдийн болзоот газар байсан бөгөөд агт морьд азаргаар адуу солилцдог бааз нь болж байжээ. Энэ хэргийн учир хөх оном олон удаа баригдан цөлөгдөж байсан бөгөөд хамгийн сүүлд түүнийг далайн чанд руу цөлсөн гэдэг. Хөх оном олон янзын зовлон бэрхийг туулж дүнз модон дээр салж юм уу завбиз хэвтэж суун явсаар тэр их усыг гатлан олон сар жилийн дараа нутагтаа иржээ. Түүнээс хойш хошуу ноён нь хөх ономыг дархалснаар тэр нутагтаа амар жимэрч сууж байсаар насан үүд болсон юм гинлээ. Сүүлд 30-аад оны эсэргүү бослохын үеэр Тариад нутгийн ардууд дайн самууны аимшигт гамшигыг биеэрээ эдлэн байхдаа онмын нүрийн битүү мод их намаг шаврын ачаар аймаг хэлтэрч байсан түүхтэй гэж өгүүлсэн юм. Увс аймгийн Цагаан Хайрхан сумын нутагт Мөндөөхий гэдэг агуу байдаг бөгөөд энд 20 дугаар зууны ихэнх үед Хятадын шоронгоос оргосон Увсын дуйлаан тэр гайхал жамын оргинж байжээ. Сүүлд жамын өвхийнхээ өмнөхөн энэ агуу дээрээ очиж салах ёс хийгээд
Ойр дотны хүмүүстэй намайг энд оршуулаарай гэсэн гэдэг. Тэгээд л нас барчгаж түүнийг яг оршуулад байж байх үест үс сагалдаан баригдсан нэгэн шилийн эр давхин ирж талийгаачийн биеийг ороосон цагаан давнаас тастан авч хоёр хөлөөн ороогоод гашууд л илэрхийлээд яваад өгчээ. Тиймээс нэгэн үе мөндөөхийг нутгийн ардууд гайхлын агуй гэж нэрлэж байсан байна. Мөн эрт цагт дөрөв далай хааны нэгэн сайн эр зүүн аймгаас хурдан удмын азар гадуу хөөсөөр Увс аймгийн зүүн говь сумын нутагт байх тохой газраас салж явтал хурдан удмын адуунаас нь ихэр даахтай эрмэг хоогчгүй холын замд муудаж цааш явж чадахгүй болжээ. Тиймээс сайн эр эрмэг хоогчгүйг хоёр даагны хамт орхиод цааш хөдөлтөл нэг дааг нь тэр дороо нүданж нөгөө нь цаашаа 5 мод газар яваад нэгэн толгод дээр сольдон унжээ. Тэр цагаас хойш нутгийн ардууд эхний дааг унсан толгодыг дааган толгой, хоёр дахь дааг унсан толгодыг дээд дааган толгой гэж нэрлэх болжээ. Харин хоёр даагны их хоогчгүй үр төлөөн орхин явж чадалгүй тэр хавьда эргэлдэж байгаад усгүй хадж өгсөн бөгөөд гүүний сэгзэм үлдсэн нэгэн бяцхан уулыг хоогчгүй гэж нэрлсэн байна. Энэхүү гурван уул ханхугийн уулын зүүнтэй тэсийн голын баруунта өргөн уудам тал донд оршино. Увс аймгийн баруун дуруун сумын нутагт 13 овоо гэж байдаг бөгөөд тус нутгийн уугуул биологийн ухааны доктор Бадрахын Чимдгуй Баруун Монголын сайн эр Тех Баясхын өөрийн гараар босгосон энэхүү 13 овооны талаар чамгүй судалгаа хийжээ. Хэнти хан хэнтийн шилийн эр уулын улаан цэнд хүм байтугай ан амтан үл үзэгдэх бүрхэг харанхуй ян сардагт 20 гаруй жил бүгсэн байдаг. Тэрбээр морныхоо дөрвөн туурайд бугын туурай углахаас гадна баавгайн сарвууг гар хөлдөөн хийж явдаг байж. Уулын улаан цэнд хоошоо Оросын хил даван агийн бурайдуудтай ангийн үсээр наймаа хийдэг. Мөн тоомсог морд хөөж ирдэг байсан болохоор хан хэнтийн ян хөвчд югаарч дутагдж гажигдж байсангүй. Нисдэг дэргээр дээрээс нь харахад түүний байшин үзэгддэг байсан байх бөгөөд дааж хүн очихын аргагүй шигүү ойд онгоц буух боломжгүй. Хожимо хүмүүс хан хэнтийн ян хөвчөөс уулын улаан цэндийн барьсан 4-5 байшинг олж улмаар тэнд байсан гурил будаа ангийн арьс ус хойноос оруулж ирсэн ховор нэнтэн бараа таваар зэргийг 6-7 ходог тэргээр зөөж байсан гэдэг. 60-аад оны төөрсөөр төрөлдөө хэмээх Монголын уран сайхны кинонд Балтаг гэдэг нэг сайн нэрийн тухай гардаг билээ. Ягаав нөгөө хажуухан талд чинь хан хэнтий налайж байхад гурав чоналгүй баригддаг чи мөн тоогүй ирээ гэж бусдад басуулаад л хан хэнтийн ян сэрдэг рүү гараад явчихдаг. Үнэхээр ч тухайн үед хан хэнтийн ян сэрдэгт шилийн сайн ирчүүд оргондог байсан бөгөөд ялангуяа энтхийн хордол сэрдгийн нуруу бол ардын хувьсгал мандсны дараах жилүүдэд улаан хувьсгалчдын элдв ухуулгаас уйдж залхсан шилийн сан ирсийг олон 10 жил оргнуулж байснараа алдартай. Учир нь энд ан амтэн, аратан жигүүртэн ихтэгээс гадна зун намрын цагт бол ямар ч хүн өлхөн хоолчхоор самар жимс арвинтай ажээ. Хэнти аймгийн Хэрлэн баян улаан сумын нутагт Хөгцэмблийн шивээ гэж бий. Шивээ гэдэг нь шивэлэн бүгхийг хэлж буй бөгөөд зоригт байсан Хөгцэмбэл энэхүү агуйд адуу малтайгаан цуг шивэлэн бүгдэг байсан тул ийм нэртэй болжээ. Мөн Багнуурын уурхай хавцаа, Шавлийн хонхор, Шавлийн уяа,
Шавлын худаг гэж байсан бөгөөд эдгээр нь сайн эр шавлын нутгалж байсан газар ажээ. Мөн Хэнтэй аймгийн Хэрлэн Баян улаан сумын нутагт Шавлын цохио гэж байдаг байна. Цэнхэр мандал сумаас урагш Хэнтэй аймгийн нутагт Дэлгэр хаан, Баян хаан гэдэг хадбартай ихтэй сүрлэг сайхан хоёр уул байх бөгөөд үүгээр хавчиг мангал, хөх цэмбэл, шавил нарын эрт цагийн сайн ирчүүд нааш цаашаа дамждаг байсныг нутгийн хөгшчүүл хүүрнэж суух юм. Мөн Хэнтэй аймгийн Галшир сумын нутагт Сүмийн чулуу нэртэй уул байдаг бөгөөд энэхүү уулын ханан хадны ёроолд эрт цагт нэгэн сайн ир морион хашиж ойролцоох бяцхан тойрмоос ус авч хоол цагаан хийдэг байжээ. Хожим түүний морио хашдаг байсан сонин тогтцтой хадыг нутгийн ардууд морины хороо, уурга төвшүүлэн тавьдаг байсан хадыг уурга, эмээлээ тогтдог байсан хадыг эмээлийн тавиур гэж нэрлэх болжээ. Үүнээс гадна хан Хэнтийн нутагт тахилтын овоо гэж бий. Нэгэн цагт шилийн сайн ир явсан 5 дугаар хүүхэн хотогт найдан сүрэнгийн органж байсан тахилтын овоог нутгийн ардууд хутагт хад гэж нэрлсэн байх бөгөөд нэгэн удаа хүүхэн хутагт 15-ны цагдаанараас зугатааж яваад тахилтын овоо руу давхиад орчихж. Уг овоо нь хад цохио ихтэй их зөндөр уул тул 15-ны цагдаа нар мориноосоо буугаад явган маццгаажээ. Эцэст нь тэд номцмаар харавтал хүүхэн хутагт суунгуудаа хад болон хувирсан гэх домогтой. Мөн хан Хэнтийн Хэрлэн Баян улаан дахь Баян булгын амны нэргүй өндөрлөгийн тагтад сайн ир дайчин бэйсийн дарь сүрэнгийн их өргөө гэж байжээ. Уулын тагтад наадмын талбай шиг тэгшгэн газар байрлсан энэхүү их өргөөг баргийн хүн олоод очиж байсангүй. Их өргөө байх уулын тагт нь эргэн тойрон хадтай. Тэнд нэг орцол байдаг бөгөөд түүнд ташуураараа хүрэхэд нээгддэг. Ийм сонин байгалийн тогтцтой гинэ. Нээгддэг орц руу морьтой хүн морио хөдлөөд орчихдог. Уулын тагтын хэсэгхэн чөлөөнд том талбайтай. Энэ нь булаг шандтай, өвс ногоо сайтай. Тиймээс шилмэл сайн адууга энд хашдаг. Бас гүү барьдаг байж. Чухам энд л дарь сүрэн их өргөө хэмээх том гэрээ барьж нутдаг нутгаас шилж сонгож авсан алдартай шилийн ирчүүдийг цуглуулдаг байжээ. Төв аймгийн Угтаал цайдам Жаргалантын заагт орших Хүлээ хаан уул нь 3 сумын нутаг дамнан оршдог хөглөгөр хангай бөгөөд энэхүү уул нь шилийн ирчүүд цуутай ордлуудын даллахтай уул юм а. 1990-ад оны үед Авдрантын Гяндангаас хянагч нараа алаад оргосон дорндын онгорхой Чуукадрагүтэй ялтнууд хүртэл Хүлээ хааны хөвч рүү зугтаж гараад тусгайгийнхны отолтонд орж буудуулан амь насаа алдаж байлаа. Тэгвэл Авдрантын ордлуудаас 50 жилийн өмнө буюу 1950-ад оны орчим Хүлээ хаан ууланд 505 Орос ордлуудын буун дуу тачхинж байсан бол 1900-аад онд Шөргөөн дамдин хэмээх шилийн ир 3 хятад худалдаачныг цааш нь харуулж араас нэгсэн 15-ны цагдаа нараас 2-ын хүн дээр шархдуулан Хүлээ хаан уул руу гарч байсан юмсан ч түүнийг мөн л Манжамбаны зүгээс тохон томилсон тусгай морд отряд бүтэн жил ирж хайн самнан байж анчин жаданбаа хэмээх мэргэн бууддаг нөхөр отож угаад буудан алснаар хэрэг шударч байжээ. Эндээс үзэхэд Хүлээ хаан ууланд 50 жилийн зайтай ямар нэгэн зэвсэгт мөргөлдөөн заавал гарч хүний цус урсдаг гэсэн мухар сүсэг одоо хүртэл бий болжээ. Мөн Төв аймгийн нутагт байх Буурлын даваа бас л домогтой.
Манжин үед босоо Монгол жав тэргүүтээ дөрвөн сайнгэр нутаг орондоо алдартай усан тэлмэн жороо боргүүг хятадууд урагш нь гарах гэж байгааг мэдмэгцэн. Араас нь сэмхэн дагаж явсаар Мэнингийн талд гүйцэн очжээ. Тэгээд уран арга хэрэглэж жороо боргүүг тэднээс хулгайлаад түшээд ханы нутгийг хөндлөн гулд туулсаар үлэмдэг даваан дээр гарч ирэхэд үзэсгэлэнт туулгалын хөндий нүд булааж буурлангийн туяа татаад явчихсан гэдэг. Тиймээс тэрхүү жижигхэн толгодыг буурлын даваа гэх болсон гэдэг. Манжин эсрэг цогтоо тэмцэж явсан шижир химэх сайнгэр зэр зэвсэг агсан тулдахаас гадна шилэн эрсийн жайгийг дагаж хятад худалдаачдыг их хүрээний ойролцоох нэгэн даваан дээр отж угаад эд юмсын дээрэмдэж ардуудад тарааж өгдөг байж. Тиймээс Улаанбаатар хотын баруун хойно байдаг тэрхүү давааг шижирийн даваа хэмээн өнөг хүртэл нэрлэж заншсан түүхтэй. Төв аймгийн Баян сумын нутагт Баян тухайн цохио гэж байх бөгөөд энэ тухай ардын жүжигчин А инх тайван дээр үед шилийн сайн эр Баянтхай 15-ны цагдаанараас зугтахаараа энэ цохио руу авираад алга болчихдог байж. Баянтхайн цохионы ойролцоо мөнгөн цохио гэж бас нэг том цохио байна. Доошо гүн агуйтай. Өвөл өвхрийн нойтон гуйг сураар оосрлон агуйн ёроолд хүргээд буцаагаад авахд алт мөнгөн эдлэл наалдаад ирдэг байж. Энэ бүхнийг үзэж харахад манай зарим сайн эрчүүд гадна дотноос орж ирсэн хамгийн үнэтэй зайтай юмнуудыг эдэлж хэрэглэдэг. Улсынхаа хамаг эд баялагийг гадагш нь гаргахаас хамгаалдаг. Өнгөн дээрээ баячуудын малыг ядуу ардуудад тарааж өгөөд үл залгуулдаг байсан ч цаагаараа бол алт эрдэнсийн уурхай байсан бололтой. Зарим нь богдын эдэлж хэрглэж үзээгүй үнэтэй гаанс хөөргийг хэргэлдэг. Хоорондоо уулзалтахаараа түүгээрээ бие биедээ чамирхдаг байж л дээ. Мөнгөн цохио бол шилийн сайн эр Баянтхайн алт эрдэнсийн нөөц байжээ гэж өгүүлсэн юм. Сүхбаатар аймгийн Дарганга нутагт шилийн сайн эрстэй холбоотой шилийн богд уул, талын агуй, долоон тогоо, агтны хүрээт гэд олон арван газар байдаг. Шилийн богд уулнаас баруун тийш байх ачааг хэмээх ууланд хавтгай чулуун дээр хүн зориуд ухаж сэлбэрлсэн юм шиг долоон дугуй нүх байдаг бөгөөд үүнийг нутгийнхан нь долоон тогоо гэж нэрлэдэг ажээ. Энэ тогооны онцлог нь жилийн дөрвөн улиралд голдуу цэвэр устай байдаг учраас эрт дээр үед шилийн сайн эрс долоон тогооны усаар унаа морин усалж цай ундаа хийдэг байж. Мөн шилийн богд уулын зүүн суганд агтны хүрээт нэртэй багахан хонхор байдаг бөгөөд энэхүү хонхор нь эрт дээр цагт газар хөдлөлт буюу галдуулын оргилолтоос бууж үлдсэн байж болохоор өндөрлөг довцгийн орой маягтай 1 км орчим диаметртай юмсанч. Энэхүү хонхорт тороо банд тэргүүтээ шилийн эрчүүд адуугаан хашдаг. Мөн Даргангийн дуу ноён гэгч уг хонхорт адуугаан хурааж оруулаад бүрэн эсвэл дутууг нь мэддэг байсан учраас агтны хүрээт хэмээх нэрийг олсон гэх домогтой. Баян үлгий аймгийн нутагт Каскир Дара гэдэг ангал байдаг бөгөөд энэ тухай түүхийн ухааны доктор профессор академич Х Исламгой манай Баян үлгий аймгийн Булган сумын хөх бэлчирт шилийн сайн эр Салим баахын адуугаан хашдаг газар байсан. Үүнийг Каскир Дарааг нь монголоор бол чонын үүрх маш том ангал байдаг юм. Энэ ангалд Салим баахын адуугаан хурааж угаад ганц шөнийн дотор алтай давуулдаг байжээ гэж өгүүлсэн бол соёлын гавь зүтгэлтэн зохиолч улсын хурлын гишүүн асан Т. Султан гуай
18-аас 19-р зууны зааг дээр Алтай ар өрөөр адуу мал хөөн хазар ногт гүйлгдэг Крахас овгийн Архалик хэмээх сайн нэрийг казахууд Архалик Баатар гэж алдаршуулдаг юм. Сайн нэрийн явдлаар амьдарч ядуу барлаг хүмүүсийг тэтгдэг байснаас ингэж олны хүндэтгэл хүлээсэн бизээ. Шинжаан дахь казакуудын ерөнхийлөн захирагч язгуур сурвалжит Ажи түүнийг хэд хэдэн удаа гянданд хорьсон ч манжийн шоронгоос оргож босоод огт баригддаггүй байжээ. Архалик дөрвдийн гунгаа гэдэг сайн нэртэй андын холбоо тогтоож Далай хааны баячуудын мордыг Алтай өвөрлөө дагуулan түнчлэн Ажи ноёны хурдан хүлгүүдийг ховд руу тууж 8-ын 8 алж ядуучуудад тараахыг тарааж амар заяа эс үзүүлдэг байж. Ийхүү явхдаа гунгаа тэр хоёр цасанд хаагдсан алдаан их даваагаар адуу малын хөлийг хүлж явган үүрээд гаргаж байсан гэдэг. Эдүүгээ Увс Баян-Улгийн аймгийн нутагт сайн нэр Архаликийн нуугдан бүгж байсан Архаликийн агуй, Архаликийн ам хэмээх газрууд бий гэж өгүүлсэн юм. Гойболтой аймгийн Дарив сумын нутагт сайн нэр Хангай Жигжин овоо гэж байдаг. Энэ овоог нутгийн ардууд одоо ч дахин шүтсээр байдаг юм байна. Нутгийн зан олон нь Хангай Жигжийн хүндэтгээд уг овоог босгожээ. Сайн нэр Хангай Жигж алсгал явахдаа энэ овоон дээр хэдэн сайхан морьтой ирж тайллага үйлддэг. Тэгээд уйлж хайлаад дуулж хуурдаад нутгийн ардууд үүнийг холоос дурандж харж чад. За манай Хангай Жигж хангаар угаа явах нь дээ гэдэг байсан гинэ. Ингээд сайн нэр маань нэг л мэдхэд алга болчихдог. Ийм домог түүхтэй овоо юмаа гэж Хангай Жигжийн удмын хүн тулааны урлагийн нэрт мастер Ис Хаян гарва. Соёлын гавь зүтгэлтэн зурхаач Ил Тэрбиш ухаанаар өгүүлсэн юм. Мөн Говьолтой аймаг буюу Засагтхан аймгийн Эрдэнэ бишрэлт хааны хошууны сайн нэр Заан Цэмбэл нь хан тайшрын нурууны өвөрт олон жил амьдарсан бөгөөд уг нурууны нэгэн сүрлэг хатан цохио бүхий агуйг нутгийн олон ардууд Цэмбэлийн битүү гэж нэрлэх болжээ. Алдан их улсын хөгсөрхийн нурууны эгц цавчим хадан хисаан дунд нийгэмсэн түгжигдэж хаагдсан нэгэн агуй байдаг тухай 50-60-аад оны Алтай нутгийн хөгшчүүл ярьдаг байжээ. Энэхүү агуй нь их сонин түүхтэй бөгөөд эрдэд цагт саж бандид намхай жамцын шав гунгаа балсан жамц хэмээх өвгөн даяанч лам сууж байсан. Хожимо харин Алтай нутгийн их гүзэт ширэн дэв. Ноцдог дэгээ тайшир тарлан бух нарын шилэн ирчүүд үе дамжин оргинж байсан гэдэг. Их гүзэт ширэн дэв энэ агуйд нас барснаар хожим арга ясна олдож байжээ. Одоогоос 60 жилийн тэртээ нэр зохиолч Лодой Дамба гэсэн Алтай дармаанаа бичиж байхдаа энэхүү агуйн тухай нутгийн хөгшдөөс сонсоод алдарт шилийн сайн нэр ганган төгсөн нуугдам бүгж байсан хадан гэрвдийн нэг биш вэз хэмээн очиж үзэхээр товлож байсан ч амжаагүй гэдэг юм. Хэрвээ бичгийн их хүмүүн Лодой Дамбугай домог болсон тэрхүү агуйд амжиж очиод үзчихсэн бол эртний гэгэн хутагт лам нар байгалийн донжийг олж нээсэн ариун дагшин нэгэн газрын талаар яруухан хуудас Монголын утга зохиолын түүхэнд шаширлан үлдэх байсан бизээ. Баян хонгор аймгийн Баян-Бүрд, Наран, Зүрүү, Ханан, Хөндлөнгийн ууланд Бонд, Гүнд самб, Өөхөн Памбаг нарын олон 10 сайн нэрийн уяа байдаг байж. Эдгээрийн нэг Зүрүү Хөндлөнгийн орчин байсан шилийн сайн нэр Төмтийн ядмын уяа нь 2000 орчим адуу оруулахад адууны эрэлжтэд анзаарагддаггүй. Тоошлоо жимс ургасан байгалийн үзэсгэлэн төгс газар байсан бөгөөд энд Манжин хааны агтнаас 100-аар нь таслан авч оруулаад
хэд хоногийн дараа гаргаж нутгийн ардуудад тараан өгч буян үйлддэг сайн эрчүүд олон байжээ. Баян онгор аймгийн уугуул бүх ванган хэмээх шилэн эр Шинжинс сумын нутагт байх угалзын нуруунд буудалсан гамин цэргийн хуаран руу нөхдийнхөө хамт дайран орж буснуулсан ч харамсалтай нь амьд өргөдөж байжээ. Нутгийн ардууд эр зэрэгтэй ганц сайн эр бүх ванганаа угалзын нуруунд нутглуулж сувраг босгосон бөгөөд тэр цагаас хойш уг нурууг суврагын нуруу гэх болсон байна. Мөн Баян хонгор аймгийн Жинс сумын нутагт байх гэрийн чинээ том агуйд доо яамныхаас зогтсон ванчин гавж 2-3 жил бүгж байжээ. Тухайн үед уг агуйг ванчин гавжийн агуй хожим шинээгийн Орсоо хэмээх сайн эр уг агуйд 8 жил бүгснээр Орсоогийн агуй гэж нэрлэгдэх болжээ. Мөн Баян хонгор аймгийн Баа цагаан Баян цагаан сумын хил дээр цагаан уул хэмээх нэгэн сүрлэг уул байдаг бөгөөд энэ нь мөн л сайн эрийн нэртэй холбоотой гинэ. Манжийн засгийн үед хөлбөй цагаан хэмээх шилэн эр энэхүү ууланд байх нэгэн агуйд олон жил бүгэх болсноор нутгийн ард олон цагаан уул гэх болсон байна. Түүнчлэн хонгор нутгийн нуур хадвч хэмээх газарт дээхэн үеийн шилэн сайн эр хулгар зундун толгой харагдаж байсан агуй байдаг бөгөөд энд 3 хошууны ардыг өлхөөн тэжээжих эрдэнэс хураалттай байсан гэдэг. Баян хонгор аймгийн Шинжинс сумын нутагт яруу найрагч Дэпрудоржин шүлэг найрагт мөнхөрсөн Сэгс цагаан богд уул байдаг. Ёстой л говь нутгийн үзэсгэлэн болсон асга хад агуй хонгил ихтэй сүглийсэн уул юм. Энэ ууланд Шаазан хүүгийн агуй гэж байдаг бөгөөд Баруун аймгийн шилэн эр Гүнсэн жавын Шаазан хүү гэгч энэ агуйд хэдэн жилийн турш оргонжээ. Түүнийг баривчлахын тулд цагдаа хөлийн цэргийнх нь нисдэг тэргээр Сэгс цагаан богд ууланд бууж тал талаас нь бүсэлж яваад маш сүртэй юм болж байсан байна. Говьсүмбэр аймаг буюу Эртний Боржгон Сэцэн вангийн хошуунд Харын молор гэдэг сайн эр байжээ. Эрт цагийн шилийн сайн эрчүүд хорвоогоос хайлахдаа ихэвчлэн хээр талд ч юм уу 15-ны цагдаа болон тахруудын сумд эсвэл хятадуудын хоронд үхдэг байсан тул андгай тангараг өргсөн дараа үеийн сайн эр нь өв хөрөнгийг өвлөж авдаг байсан гэлцдэг. Үүн луга молорт ийм нэгэн явдал тохиожээ. Боржгон Сэцэн вангийн хошууны Аргийн чулуу хэмээх газрын ар этгээдэд молрын оргонж байсан Харын агуй гэж байдаг ажээ. Энэхүү агуй нь ихээхэн нууцлаг бөгөөд хэр варгийн хүн олоод очиж чаддгүй юм байх. Молрын агуй гэж нэрлэлгүй Харын агуй гэж нэрлсэн нь цаанаа бас учиртай. Молрын эцэг Хар гэдэг хүн мөн л шилийн сайн эр байсан бөгөөд өөрийнхөө амьдарч байсан агуйг хүүдэн өвлүүлсэн гэх домогтой. Мөн эрт цагт Боржгон Сэцэн вангийн хошуунд Чойрын Гензи хэмээх сайн эр байжээ. Майнэр залуу зандан насандаа нутаг хошуундаа ихэд алдартай байсан тул түүний нутгалдаг байсан бяцхан уул толгодтой бартай ихтэй газрыг нутгийн ардууд Гензи гэж нэрлэх болжээ. Энэ нь он цагийн уртад Хэнци болж өөрчлөгдсөн бөгөөд Говьсүмбэр аймгийн нутагт байх тэр газрыг одоо хүртэл Хэнци гэж нэрлэдэг юм байна. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Шижигтийн хавцал гэж байдаг ажээ. Засагт ханы сайн эр Шижигт энэхүү хавцалд оргондог байжээ. Зөвхөн байгалийн дуу чимээл ноёлдог асан Шижигтийн хавцал дээхэн үед Монгол цэргүүдийг өрстөн дайснаас аварч байсан түүхтэй бөгөөд буун дуу үл сонсогдох их усны чимээнээс сүрдсэн манж цэргүүд Шижигтийн хавцал руу айгаад ойртдгүй байсан аж. Шижигтийн хавцлын сарн хүртэл усны хилээр дуулдаг хэмээн домогт өгүүлсэн байх бөгөөд эрт цагт Харийн ноёны гэргий болгоос татгалзсан нэгэн гоо үзэсгэлэнтэй бүсгүй энэхүү хавцалд ирж ам хоргодож эцэст нь усанд амиа өргөж улмаар бүсгүйн нулимс ус болон урсж
Сэтгэлийн зөрчил нь дуу чимээ болж үлдсэн гэх домог бас байдаг байна. Мөн Ховд аймгийн төвөөс 200 гаруй км-т орших Лонхон улааны агуйд 50-ад оны үед Нарман бум цэмд хэмээх шилийн эр бүгж тухайн үеийн цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга Думбрай генерал тэргүүтэй хүмүүс түүнийг очиж баривчилж байсан бөгөөд уг агуйг нутгийн ардууд нэг хэсэгтээ л бум цэндийн агуй гэж нэрлэдэг байжээ. Өвөр хангай. Өвөр хангай аймгийн Хужирт суманд сайн нэрийн цохио буюу Сорулт цохио гэж бий. Энэ тухай тус нутгийн уугуул Ахмад зохиолч Ж амар сайхан дээр үед манай нутгийн нэгэн сайн нэр Маянтын өвлжөөний амны том цонж цохион дээр суугаад гаансныхаа бохийг ухаж суужээ. Тэгтэл түүнийг барихаар хошууны тахрууд дахилдан ирж сайн нэр маань сандран босохдоо гаансныхаа төв хэрийн урт хаш сарвлыг хадны ангалд унахчихжилт. Тэр цагаас хойш энэ цохиог манай нутгийнхан Сорулт цохио гэдэг болсон гэж өгүүлживлээ. Мөн Хужирт Батүлзий сумын заагт байх баг унт хэмээх газарт хэд хэдэн том агуй хонгил байдаг бөгөөд үүнийг нутгийн иргэд Махвалын хонгил гэж нэрлсээр иржээ. Учир нь шилийн сайн нэр Махвалай баруун аймгаас тууж ирсэн адуу үхрээ нядлаад махын баг унтын агуу хонгилуудад борцолж хатаагаад зуны цагт ядуу тарчиг айл амтныг тэтгдэг байж. Эрдэд цагт хангайгаас говийг зарин ноёд баядын адууг хөөж ядуус тараадаг шилийн сайн ирчүүд тонгоргийн давааг зүрх алтан дуулдаг байжээ. Зөвхөн оройн хэсэг нь 10 км үргэлжилдэг энэхүү даваа нь усны их уулын оргилыг бараадж явдаг шилийн ирчүүдэд заримдаа аврал нь болдог байж. Өвөр хангайгаас хүйсийн говийг зорин 3 азар гадуу тууж гарсан нэгэн сайн эр араас нь хөөсөн нэхвүүлүүдийг төөрүүлж орхихдоо тонгоргоо судагт гээсэн дүр эсгэн ам мултарч зам буруулснаас энэхүү эгц халил огцом тонгоруу замтай давааг тус нутгийн ардууд тонгоргийн даваа гэж нэрлэх болжээ. Энэхүү даваа нь Өвөр хангай Баян хонгороо аймгийн нутгийг холбон орших бөгөөд эрт цагт сайн ноён хан аймгийн шилэн ирчүүд тонгоргийн даваан дээр жилдээ нэг удаа гарч хямран сэргээдэг байсан байна. Өвөр хангай аймгийн Санд сумын нутагт байх Өнцөг хэмээх талын бор уулын хадан агуйг жөнх даш даваагийн уяа гэх бөгөөд манер нутаг хошуу дамнуулан хөөж ирсэн адууга дээрх хадан агуйд нууж хашдаг байж. Энэхүү агуйд хөх боржин чулуугаар урлсан Монгол төрхтэй хүний толгой одоо ч байдаг ажээ. Соц нийгмийн үед нутгийн хүүхэд залуус дээрх чулуун толгойг хэдэн саахалтын газар аваач тавиад дараа нь хялбархан олохын тулд эргэн тойронд нь жижиг овоонууд босгоод орхидог байж. Тэгээд маргааш өглөө нь сайх газраа ирвэл толгой нь байхгүй буцаад агуйдаа оччихсан байдаг байсан гэлцэнэ. Харин бурхан шашин дэлгэрсэн 90-ад оноос хойш тэрхүү толгойгоор тоглодог зүрхтэй хүүхэд залуус үгүй болсон гэдэг. Гэхдээ тэр толгойг тус нутгийн хэн нэгэн хүн л буцаагаад агуйд нь аваач тавьдаг байсан нь ойлгомжтой. Энэхүү жөнх даш даваа гэгч нь Өвөр хангайн Баян өндөр сумын нутагт жөнх найдан гэдэг нэрээр ихэд алдаршжээ. Энэ тухай соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Ширстийн Цэнд аюушгүй. Манай нутгийн ганц сайн эр жөнх найдан хоньны шаант чүмгнүүдийн дундуур сург үйлээд их хүчдэг. Тэгээд хол аймаг хошуунд очоод түүнийгээ сунгаад уурга болгочихдаг байж. Энэ сайн эр манай нутгийн Бадхан уул олон нуурын гол хүйсийн өвлжөө хаваар олон янзын оргинох газартай байсан тухай хөгшчүүл хуучилдаг байлаа шүү дээ гэж өгүүлсэн юм. Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын нутагт Гандан нуур хэмээх холбоо 2 нуур байдаг бөгөөд үүнийг дээхэн үед
Орломоо нуур гэдэг байжээ. Учир нь сайн эр Ролмаг манжнар холбоо хоёр нуурын хөвөөнд байх ганц модноос дүүжилж алснаар тэр мод навч цэцэггүй гандан хувхаарчээ. Тиймээс нутгийн ардууд гандаж хувхаарсан тэр модны хажуу талын хоёр нуурыг гандан нуур гэх болсон байна. Гандан гэдэг нь гандуу гэсэн үг. Ролмагийн ам эрсдсэн тэр газраас хожим ус барилан гарч нуур тогтсноос орломоо нуур гэх болсон тухай бас нэг хувилбар байх юм. Мөн Хөвсгөлийн аймгийн Жаргалан сумаас зөв мурагш Хөнжлийн голыг өгсөд тойн толгой гэдэг газар байдаг бөгөөд эрт цагт Далай Чонхор бангийн шилэн эр Харц Тойн гэдэг хүн Манжин хааны төмөр сүрэгт халдаад асах хад бүхий хясаан дээрээс түлхүүлжээ. Тэр хисааг нь тойн толгой гэх болж. Мөн үүний хажуугаар урсдаг нарийнхан голыг тойн гол гэх болсон бөгөөд одоо ч энэ нэрээрээ байдаг юм байна. Хөвсгөл аймгийн Бүрэн тогтох сумын нутагт Жондон агуй гэж бас байдаг бөгөөд дээхэн үед Далай гүний хошуунд алдаршсан ногоон Жондон гэгч шилийн сайн эр уг агуйд олон жилийн турш бүгж байжээ.